Үзэгчдээ бид яг одоо улс орны эдийн засаг, макро эдийн засгийн түвшиндээ ямар байгаа талаар 7 хоногийн таймд тодруулга авахаар эдийн засагч бат жаргалыг өрсөн байгаа. Танд орой мэнд хүргье. Тэгэхээр ерөнхийдөө бол эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа гэсэн ийм дүр зураг харагдаад байна л да. Таны хийсэн анализаар ямар үр дүн гарч байна? Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бол саарч байна гэсэн ийм дүгнэлт бол гарч байна. За ялангуяа эдийн засгийн өсөлт бол саарж байна. За мөн одоо энэ эдийн засгийн өсөлтийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалт бол буурч байна. Мөн экспортын орлого буурч байна гэсэн ийм зүйл ажиглагдаж байна. Оны мөн үеийнхээс бол буурч байгаа боловч үүн зориулж бол төсвийн гадуур хэмжээний зарлага санхүүжилт хийгдэж байна. Үүний өсөлтийг бууруулахад зориулж гэсэн ийм зүйл бас одоо ажиглагдаж байна. Ханш одоо төгрөгийн ханш бол огцом суларж байна. 1427 тонн өнөөдрийн байдлаар. За ханшийн бууралтын эсрэг Монгол банк бол оны эхнээс 1.1 их 1.1 тэрбум ам доллар бол зарцуулаад байгаа. Тэгэхээр энэ их хэмжээний долларыг эдийн засагт оруулаад хахад долларын хаш чангараад байгааг ер нь яг ямар зөв тогтлоор тайлбарлах хэрэгтэй юм бол? Нэг талаасаа бол төсвийн орлого буюу төсвийн орлогын томоохон хөөсөр болсон ашигт малтмлын экспорт бол багасна. Энэ бол одоо манай валютын урсгалыг багасгаж байна. Хоёрдугаарт нь бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу одоо манай эдийн засагт эргэлдэж байгаа цусыг гадна талаас сэлбэж байгаа тэр одоо эргэлт саарж байгаатай холбоотой. Тэгэд энэ долларын урсгал дотгошоо чиглэсэн урсгал багасхтай зэрэг одоо дотоод эдийн засагт долларын эрэлт нэмэгдээд ингээд ханшвал төгрөгийн ханшвал унж байгаа ийм дүр зураг ажиглагдаж байна. Тэгвэл манай бас төсвөө батлахдаа өнгөрсөн онд 2013 оны төлөв байдлыг харахтаа эдийн засаг сэргэн за нөхцөл байдал бол маш сайхан 2012 онтой харьцуулахад бол ер нь харьцангуй их өөдрөг төлөв байдал бий болно гэж таамаглажсэн. Энэ маань өөрөө бодит байдал дээр бас яг одоогийн нөхцөл байдалтай уялдахгүй болоо явчих уу? Ер нь бол ханш бол одоо эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд саарж байгааг илэрхийлж байгаа нэг илэрхийлэл. Төгрөгийн ханш буураад ахын эсрэг бол Монгол банк тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 2013 оны 1-2 3 дугаар сард нийлээд бол 1.1 тэрбум долларын хэмжээний одоо 1.1 тэрбум долларыг бол зах зээлд гаргасан байна. За үүнээс бол энэ одоо бор өнгөөр үзүүлсэн энэ хэсгүүд нь бол одоо яг валютын арилжаа хийж гаргаж байгаа. За энэ ногоон өнгөөр үзүүлсэн хэсгүүд нь бол сууп арилжаагаар одоо гаргаж байгаа энэ долларууд байж байгаа. За ингээд бол төгрөгийн ханш төдийлөн уналтанд төдийлөн саарахгүй хэмжээнд байна. Энэ цаад агуулгаараа юу хэлж ийм нөхөр манай одоо экспортын орлого нэмэгдээгүй цагт нөгөө талаасаа бол гадаадын шууд хөрөнгө оруулалт бас өсөхгүй байх нь бол манай төгрөгийн ханшд сөргөөр нөлөөлж байна гэсэн ойлголт. За энэ хурдцаараа Монгол банк одоо зах зээл тодорхой хэмжээний интервенц хийгээд явах юм бол манай цэвэр гадаад нөөцөд маш их одоо эрсдэл учруулна. За энэ бол эргээд манай төсөв бол нийт эдийн засгийн орчныг бол эрсдэлтэй байдалд оруулах ийм зүйл байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт талаас нь үзэхэд ханшаар илэрж байгаа л ш. Нөгөө талдаа бол бас төсвийн үндсэн үзүүлэлтүүд төсөвт бас нэг томоохон нөлөө үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл экспортын орлого буурснараа төсвийн орлого буураад за ингээд төсвийн доктортой байдлын хууль болон төсвийн хуулийн дагуу тодорхой хэмжээний хязгаарлалтууд байгаа. 2% болон төсвийн нийт зарлага гэсэн. Энэ хязгаарлалтанд барихын тулд төсөөс гадуурх зарлага бол их хэмжээгээр нэмэгдэж байна гэдг нь бол харагдаж байна. Тэгэхээр Чингис бондын хөрөнгө оруулалтыг бид нэр төсөвтөө тусгаагүй төсвийн гадуур байгаа. Энэ маань өөрөө эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу? Шууд төсөв дээр ингээд орлого зарлага гэж харагдахгүй боловч цааталтаа өөр төлбөр талаараа бол их хэмжээний одоо эрсдлийг учруулж байгаа. За энэ нь бол төсвийн болон доктортой байдлын хуулиар төсвийн доктортой байдлын хуулиар бол үр төлбөрийг урьдчилж үүсэхгүй байх ёстой. За үүсэх юм бол ийм нөхцөлд үүсгэнэ гэд хуулиар зохицуулсан зүйл. Гэтэл үүнийг төсөв тусахгүйгээр ингэж төсвийн гадуур санхүүжилтийг хийж байгаа нь бол буцаагаад төсвийн тодтгол хийгдэх үед өөрөө хүндэрсэн байгаа төсвүүдээр тодтгол хийгдэж таарна. Яг тэгэхээр орлого нь дутагдж байгаа учраас зарлагыг нь хасах гээд төсвөд тодтгол хийх үед буцаагаад тэрнээс илүү их хэмжээний өөр төлбөр нэмэгдэж орж ирснээрээ төсвийн байдлыг улам хөндрүүлэх ийм дүр зураг харагдаж байгаа юм. Үндсэндээ бол төсвөөс гадуур санхүүжилт хоёр одоо том төсвөөс гадуур санхүүжилттэй. Нэг нь бол төв банкны явуулж байгаа үн тогтворжуулах хөтөлбөр,
нийтдээ 1.9 их найд төгрөг байгаа. За энэ графикаас харахад бол та бүхэн харж байна. Шатхууны үн байна, тээвэрлэлтийн зардлыг бууруулахад байна. Хүнсний өргөн хэрэглээний үнийг бууруулахад 300 сая, барилгад 370 тэрбум, за 800 тэрбумыг орон сууцны моргэж гээд нийтдээ бол ингээд 1.9 их найд. Өөрөөр хэлбэл энэ их санхүүжилтийг буцаагаад төсвөөс нөхөх одоо ийм зайлшгүй шаардлага гарч ирнэ гэсэн үг. За хоёрдугаарх том одоо хүчин зүйл төсөөс гадуур хийж байгаа санхүүжилт нь юу вэ гэхээр Чингис бондоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн энэ төслүүдэд зориулсан одоо 2.1 их найд төгрөг байна. За өнөөдрийн байдлаар Чингис бондын хөрөнгийн байршил, хүүгийн орлого ямар шүү байдалтай байна гэдгийг судалж үзэх юм бол одоо энэ график дээр харуулсан байна. Нийтдээ 1.5 тэрбум доллар байхаас эдийн засгийн хөгжлийн яамд одоо үлдэгдэл байдлаар 450 сая доллар байна. За Монгол банк дээр бол 674 сая доллар байна. Арилжааны банкуд бол одоогоор бол авсан мөнгөө бол буцаагаад төв банкны үнэт цаас авсан учраас одоогоор нь бол сангийн яам руу засгийн газрын үнэт цаасыг одоо худалдаж авах замаар арилжааны банкуд мөн 376 сая доллар өгсөн учраас 1.5 тэрбум доллар маань сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк гэсэн энэ гурван газар бол ингээд хуваагдаад одоогоор бол байршиж байгаа. За энэ агуулгаараа юу хэлж ийм нөхөр хүүгийн орлогыг одоо арилжааны банкудад өгөөд хүүгийн орлогыг олж байгаа гэж байгаа боловч цаад утгаараа бол Монгол банк арилжааны банкуудын хооронд хийгдэж байгаа гүйлгээ, сангийн яам арилжааны банкуд хооронд хийгдэж байгаа гүйлгээнээс олж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгт баялаг бий болохгүйгээр арилжааны банкуд хувийн салбарт өгсөн бол тэр нь бол болж байна. Тэгэхгүй арилжааны банк төвлөрсөн мөнгөө нэг зарим хэсгийн сангийн яам, зарим хэсгийн Монгол банкнд өгөөд одоо хүүлж байгаа учраас энэ бол эдийн засгт баялаг бий болохгүйгээр нэг талаас татвар төлөгчдийн мөнгөөр хүүгийн орлогын төлж чинь, нөгөө талаас Монгол банк одоо баялаг бий болгодог институт хүүлж одоо энэ Чингис бондын хүүг төлөх гэж байна. Тэгэхээр энэ агуулгаараа бол цаанаа юу хэлээд байна гэхээр үнэхээр Чингис бондыг оруулж ирсэн бол манай улсын хувьд бол маш том нэмэх тэмдэг болсон. За үүнийг харин хэрхэн зарцуулах вэ гэдэг тал дээр бол зарим төрлийн ийм дутагдaltaй тал. Нэг талаасаа бол төсвийн алдагдлыг санхүүжүүлж гэдэг нь шүүмжлэлтэй хандж байна. Хоёрдугаарт нь бол хүүгийн орлогыг олохдоо ингэж одоо засгийн газар болон төв банкны үнэт цаасыг худалдаж авах замаар хүү төлж байгааг нь бол их боломжтой болж байна. Одоо ингээд намар тишээгээ төсөв нэлээд хүндрээ дахиад бид нэр тодтол хийх тухай яригдах юм байна. Тэгэхээр ер нь гарцсан юу ах хэвтэй. Бид нар зарлага танаад улс төрчид тухайлбал эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа шүү гэдэг хүлээн зөвшөөрөөд арга хэмжээ авах хэвтэй юу. Үүний өмнө бол одоо гадаадын хөрөнгө оруулалт зогсон байдалд орсон нь бол бас нэг харгалзаж үзэх ёстой үзүүлэлт. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт зогсон байдалд орсон байгаа энэ байдлыг харгалзаж үзээд ашигт малтмлын хуулийг бол яаралтай хэлцэж батлах нь зүйтэй. За нэг талаасаа бол гадаадын хөрөнгө оруулалт бол буурж байгаа буурж ийн гэсэн ийм одоо юуг зүйлийг хүмүүс нэлийн ярьж байгаа боловч энэ дээрээс анализ хийгээд үзэхэд нөхцөл байдал бол арай өөр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэсгийг тогтворжуулчих юм бол одоо ойлгомжтой болгочих юм бол энэ чиглэлийн одоо гаднаас орж ирэх шууд хөрөнгө оруулалтууд бол үргэлжлээд явах нь бол тодорхой болох нэ. Анхны ахлмууд нь бол хийгдсэн байгаа. За тий. Төгсгөлд нь хэлэхэд бол манай улсын төсвийн байдал бол бас төдийлөн сайнгүй байна. Яагаад гэвэл манай гадаад орчин өөрчлөгсөнтэй холбогдуулж орлого буурсан. Мөн бас төлөвлөгтөө нэлээд өөдрөгөр төлөвлөсөн ялангуяа эдийн засгийн өсөлтийг бол нэлээд өндрөөр авсан ба. За ингээд төсөвт бол тодтол хийх нь бол ойлгомжтой. За хийгдэх гэд хүрээд ирэхдээ төсвөөс гадуур хийгдэж байгаа санхүүжилтүүдийг одоо хязгаарлаж хумих хэрэгтэй болж байна. За мөн одоо төсвийн орлогын байдалд харгалзуул зарлага мөн яаралтай бууруулах ийм л шаардлагатай болж байна гэж хөвгний хувьд үгэн шин. Төсвийн сахилга бат бидэнд хэрэгтэй юм байна тийм үү? Тийм, ер нь бол төсвийн шинээр уг нь бол хуульчлаад баталсан. Тийм, шинээр батлагдсан төсвийн хууль болон төсвийн доктортой байдлын хуулийг бол яг ёсчлон мөрдөх ёстой. За бас нэг зүйл анхаарах зүйл нь ажиглагдж байгаа нь Монгол улсын төсвийн доктортой байдлыг хангах үүднээс төсвийн одоо улсын өрийг хязгаарлаж өгсөн. Гэтэл манай улсын өрөөс гадна хувийн секторын өр бас маш хурдтай нэмэгдэж байна. Тийм учраас бол зүүн өмнөд Азийн орнуудын сургамжаас аваад үзэхэд бол Монгол улсын нийт одоо гадаад өрийн хэмжээ нь
Монгол улсын цэвэр гадаад нөөцийн хэмжээс хэтрэхгүй байх хэрэгтэй гэсэн бас нэг юм хуулийн зохицуулт шаардлагатай мүү гэж би бас ажиглаж байгаа. За баярлалаа. Манай студид хүрэлцэн ирж ярьслаа гэсэн. Үзэгчдээ бидний ярилцлагыг анхаарал үзсэнд баярлалаа. Ингээд 7 хоногийн тойм хөтөлбөрөө үргэлжлүүлж байна.